Бид энэ удаагийнхаа дугаараар Алсын Америкийн зүг монголчуудын гаргасан түүхийн бүдэг улбааг даган та бүхэнтэйгээ аялахаар шийдлээ. Америкийн нэгдсэн улсын Нью-Жерси мужийн Хаавл хэмээх жижиг хотод Ницан нэрээр сүсгтэн олонд танигдсан нэгэн бяцхан хийд байдаг. Монголчуудын хувьд Ницан гэхээсээ илүүтэйгээр Ялуу хотын сүм гэх нь элбэг. Уг хийдийн гол дуганыг 1973-аас 76 онд барьж дуусгаад 77 онд 10 найлжээ. Одоо тус хийдэд 5 ховрог шавлин сууж үйл ажиллагааг нь явуулдгийн байна. Үүнд гэвч Жамбалд оржгой өдгөө 103 насыг зооглож яваа. Хийдийн хамп Ёндан Жамцгой 93 настай. Гэвч Лувсан Жамц 80 настай. Гэвч Лувсан Самдан 50 настай. Харин хийдийн унзад дамб амралтаа аваад төв доорн руугаа явсан байлаа. Ницан хийдээс Ялуу хотын дурсгалыг хүндэтгэн жил бүр буйны ном хуруулдаг бөгөөд энэ үеэр хийдийг зорин ирэх монголчуудын тоо улам өсөн нэмэгдсээр байгаа гин. Сүмийн гол шүтээний баруун хойморт залсан гүнгэр ваатай алтцсан сувраганд халахын 13 тамхи тутагтын нэг Башлуугийн Жамсран жуйн чандар хадгалагцаар байгаа нь инэ. 1965 оны 4-р сарын 7 төм төжигнэж бум бужигнсан Алсын Америкийн Нью-Йорк хотноо Ялуу хотогт Башлуугийн Жамсран жуй өөрийн үнэнч шав Жамбалд оржийн гар дээр Бурхны хутгийг олж тэнгэрт хальжээ. Гэрийн багшийнхаа гэгэн дурсгалыг хүндэтгэхээр 14-р Далай лам өөрийн биеэр морилон ирж хойтын буян номыг уншаад чандрын нэг хэсгийг Буддын ариун дагшин энэтхэг оронд хийсгэж нөгөөг нь түүний төрсөн өлгий Монголд хүргэх аятай цагийг хүлээхийг лүндгэнсэн байна. 1961 оны 10 дугаар сарын 27 Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганы хуралдаанаар бүгд найрамдах Монгол ард улсыг олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхэт гишүүнээр батлах түүхэн үйл явдал тохиолсон өдрөө. Танхимын тэртээ арын эгнэнд сууж байсан хижээл Монголэр шийдвэр гаргах үйл ажиллагааны турш ганцаарх на босон зогсож алгаа хавсран намжилж байлаа. Хацрынх нь үрчлээг даган урсах нулимсаа чанзааралгүй догдлон инээмсэглэх тэр бууралд олон орны нэрт зүтгэлтнүүд туйлаас хүндэтгэлтэй баяр хүргэн. Бүхний анхаарлыг татсан энэ эрхэм хүн бол Ар Монголын домох туйлгаатын нэг Ялуу хотогт Башлуугийн Жамсран жуй байжээ. Ялуу хотогт Жамсран жуй 1884 оны 10 дугаар сарын 8-нд одоогийн Завхан аймгийн Төдөвтэй сумын нутаг Ойгон нуурын хөвөөнөө Ядуу ард Башлуугийн тэмдэглэжээ. Тэр Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлыг бэхжүүлэх үйлсэд бүхий л амьдралаа зориулсан төр нийгмийн томоохон зүтгэлтэн байлаа. Хувь заяаны эрхээр төрсөн эх орноо орхин 34 жилийг харийн нутагт өнгөрүүлэхдээ түүний сэтгэл зүрх Монгол орныхоо төлөө цохилж явсан юм. Хутагтыг хорвоод мэндэлсэн тэр жил Ар Монголын шашны нөлөө бүхий өндөрлгүүд болох Ялуу хотогт нар унчин гэгэн хоёр жанж халж тэдний хойд дүрийг тодруулах нөр ажил өрнжээ. Ингээд эгэлгүй төрсөн 40 гаруй хүүхдийн нэрсийг гаргасан гэдэг. Ядуу малчин Башлуу Гимбэ нарын бяцхан хүү Жамсран жуй онцгой зүүн совингороо олны гайхшлыг төрүүлж түүний тухай яриа амнаас ам дамжин яригдж байлаа. Тэр хүүгийн мэдлэх өглөө үзэгсэлэнт Ойгон нуурын хөвөнд орших гэрийнхэн тооноор юр бусын гэгээ цацрахыг харсан ад учид ихэд гайхжээ. Хай! Юу санахгүй. Юу вэ? Үсгийн бодогчийн Башлуугаа хаан гэж байгаа юм. Тэдний цацранд ашиг оргүй. Алуу. Мартгаа.
хоёр зөв юм арсан байдаг байгаа та. Яагарахгүй. Ятчих шиг харагдсан юм да. Али очиулсан. Сайхан амарч байна. Амархан сайн байна уу та. Сайхан. Та хоёр чинь энэ эрт хаа хөрөх юм? Бид хоёр адуу маань чод. Ахыг шатчих шиг болохоор зэрэг юу? Сандар ширлээ. Яагарахгүй шатчих шиг болсон юм. Бороо хоошоо. Темпл маань төрөх гээд тулгамдан архиухан гал өвдсөн гэх. Ашгүй. Темплгаа төрчих үү? Тунцэг сайн хүү төрчтэй. Ариун бус үдээс цээрлэж тунч сэвтүүлэмгүй хүү байна шүү. За, Жамсран жав гэдэг нэр хайрлая. За. Хоёр том дарьяй багтах болсон. Харин дэлчгэр шатмаа. Арай л ялах бай. Би фурухүйтэй байсан. Намаг өнгөрвөл бухганд өргүүлбэл дээр үтдэй гэж таньяас гоёх гэсэн. Үгүй. Би эцэг өхөхгүй тийм ээ аваа. Тийм ээ. Эцэг ясаа гэж юу? Миний хоолтой. Энийг би зүгээр нөө. Ээж хорн цагаамаар өгчих. Орчин мөн. Сайхан бодчихлаа. Миний цагаамаарыг богоо идчих. Шашин төрийн тэргүүн богдож авсан дамб өнөөх олон хүүхдээс түүнийг онцлон үзэж Дэлвийн 5 дугаар хойд дүр хэмээн тодруулж лүндэн болгосон байна. Таны алдрыг башлуу гэдэг үү? За тийм. Та бүхэн амар байна уу? Амгасаа. Та бүхэн амгалан морилж явна уу? Та бүхэн сандарсны хэрэггүй. Монголын төр шашныг гүйгүүлэгч оройн дэд очир дархийн хувилгаан богд хаантан танай хүү Жамсран живийг Дэлв хотын хоёулсан дүр хэмээсэн толбгийн хүү танайхыг зорж ирлээ. Тэр үед хүү 5 настай байлаа. Чухмал энэ мөчөөс Бурхан номын ариун үлсэд үнэнч зүтгэлж эхэлсэн юм. Тавтайд төвд хэл сурч 6 тадаа 3,000 шоголтой ном тогтоож байсан гэдэг. Нэг шогол 36 үгтэйгэд бодхолоор тийм жааханда даан чихийг тогтоож байсан хэрэг. 7 тойдоо чэйжилсэн номынхаа ихэнхийг монгол руу орчуулж эхэлснээр үл барам 12 тойдоо төвдөөс монгол руу, монголоос төвд рүү саадгүй хөрвүүлж чаддаг болжээ. Хутагт 7 тойдоо 10 жун, 21 тэдэ гэцэл сахил, 25 тайдаа цорж, 29 наснда самаатай багш цол хүртсэн байна. Дэлв хотогт Жамсран жав ар халахын жалхан цудагт дамдын базартай эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд ойгон нуурын ар үр талд төрж хожимо төр шашны үлсэд мөр зэрэгцэн зүтгэж явсан юм. Амбата сайр дээ. Дэлв хотогтон шашин төрийн тэргүүн богд Жавсан дамбын зарилгаар 1916 онд өмнөд хязгаарыг 1919 онд тагн урын хайг тохинуулахад Хатанбаатар бангийн цэргийн ламаар морилж байсан байна. Мөн баруун хязгаарыг тохинуулахад онцгой үүрэг гүйцэтгэж 1923 онд Улястайн сайдаар тохон томилогдож байсан юм. Тухайн үеийн төрийн бодлогыг ихэд дэмжиж өөрийн хөрөнгөөс нис хонгоцны буудлын хуримтлал, цэргийн клуб, нам эвлэлийн байгууллагуудад хандив өргөж байсан байдаг. Жамсран жавыг хар багаасаа тоглож өссөн нутгийн сайхан бүсгүйтэй сэтгэлийн холбоотой байсныг домог хууч ярианаас улбалан зарим уран бүтээлд тусган харуулжээ. Та заавал явах ёстой юм. Энд өвдөж ирэн бидэнтэйгээ хамт амьдраач. Болохгүй юмыг болгоно гэж бүүцвтэйг. Өөрийгөө зовно. Болох юмыг болохгүй гэж бүүцвтэйг.
Устыг таврын гэж. Амбамын хэлчихсэн. 1931 оны 2 дугаар сарын 26. Дэлүү хотогт эх орныхоо хилийн алтан дээсийг даван гарахдаа төрлөх их нутагтаа эргэн ирэхгүй гэдгээ яахан мэдэх вүлээ. Жансан яваа тэр харагдаж байгаа хар уршууг таахад таныг унаа хөлсөг бас хүмүүс үлээж байгаа. Танд амжилт хүсье. Түүнийг тусгай даалгавар гүйцэтгүүлэхээр хилийн чандад илгээсэн тухай түүхэн баримтуудад дурдсан байдаг. Та сайн сууж байгаарай. Сайн яваарай та. Нууц даалгавар өгч илгээсэн хүмүүс хэлмэгдсэний дараа худагтыг эх орноосоо урвсан хэмээх зарыг тараасан байна. Энэ нь чухам шилдэг хөвгүүнээ үхлээс аврах гэсэн Монгол эх орончдын санаачлага байв уу? Аль эсвэл холдуулан зайлуулах гэсэн засаг төрийн бодлого уу? Тусгаар тогтнолоо эрхэмлэж үүрэг өгсөн алсын хараатай улс төрийн нүүдэл байв уу? Юуны учир хэн ийхүү илгээсэн нь өнөө хүртэл учир битүүлэг хэвээрээ. Шуудын шулганах жиргэн дунд эрхэмсэг амирлангуй орших үзэгслэн төгс бяцхан ницаан хийд өөрийн гэсэн түүх хүүхтэй. Энэ ницаан хийдийг Дэлүү хутагтын хийд гэж монголчууд түгээмэл ойлгодог л да. Гэтэл энийг маань болохоор Дэлүү хутагтад зориулж барьсан юм шиг байна. Зориулж барьсан юм, сүүлд баригдсан байхгүй. Яг Дэлүү хутагтын өөрөө оролцож тэгэж сүм дугнавал энэ тасганда байгаа. Нэрт монголч эрдэмтэн Латиморгой 1949 онд Дэлүү хутагтыг анх Америк гүрэнд ирэхэд тусалсан төдийгүй Мэриландын Джон Хопкинсийн их сургуульд багшлуулж өгчээ. Тэр үед Америкийн зүүн эргээр оршин нутаглаж байсан Монгол үндэстэн ястнууд ар халахын шашны томоохон төлөөлөгч Дэлүү гэгэний тухай дуулж ихэд олзуурхан сурвалжлан уулзжээ. Ингээд сүсэгтнүүд хамтран Америк дахь анхны Монгол сүмийг байгуулж хамбаар нь Дэлүү хутагтыг залжээ. Ийхүү Нью-Жерси орчмын Монгол яснуудын дунд баруун хийд хэмээн нэрлэгдэх болсон энэ сүм одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Энэ нь Ницаан хийдээс хэдхэн гудамжны цаахантай оршдог. Машины гараж байсан энэ жижигхэн шавар байшинд 60 жилийн тэртээ Дэлүү хутагт хурал номоо хуруулж сүмийнхээ үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байжээ. Хутагт лам нарынхаа хамт хажуугийн энэ байшинд суудаг байсан байна. 1965 онд түүний таалал төгссөний дараа үнэнч шавнар нь хутагтад зориулсан тусгай сүм байгуулахаар жижигвтер газар худалдан авч 1971 онд лам нарын сууцны шавыг тавьсан байна. Та одоо нас сүдэр хэд зоглож байна Яндан Жамсбай? 92. 92. Та энд ирээд хэр удаж байна? Хэвчээд илээ. За. 1968 илээ. 68 онд ирсэн байна тийм ээ? 68 онд. За. Энэ хөрсөн 73-аас ихлэ 76 дуусаад 77-д энэ хурал армна илээ. Энэ сүм. За. Энэ сүм. Тэгээд хэн энийг барив? Хэн энийг барьсан? Энэ манай Ницааны орсор. Энэ Ницааны хэдийн антур нийлээд барьсан. Зөв. Одоо энд барьсан усудаас нь энд байна уу одоо? Одоо хоцорсод бүр өнгөрчихсөн. За. Одоо хичгүүд орж гэж байна. Хишигд орж за. Хичгүүд орж гэж байна. Та аль нутгийн хүн бэ? Би өвөр Монгол. Өвөр Монгол. Авах. Дөрвөн авах гэж байдаг. Та одоо нутгаа санах юм уу? Нутгаа сандаг уу? Би нутгаа санах юу байхгүй. Манай нутгаас байсан амт бүгд өнгөрчихсөн. За та хэдэн настад ирсэн гэсэн үг вэ? Би 21 жилийн гарлаа нутгаас. За энд ирээд хэр зэрэг хурдан идээшвдээ? Энд гэмгүй сайн боллоо. Сайн болсноо. Одоо таны хамаатан садлын усудаас байна уу энд? Бүггүй энд нэг байхгүй. Та ганцаараа л. Ганцаар. Тэгээ яаж яваад энэ сүмийг олж ирв? Яаж яваад яг энд ирээд ингээд энэ сүм? Үгүй би
68 жил ирсэн ба 68 онд. 68 онд. Тий. 69 70 жил бас энийг байлаа. За та барилдсан уу? Одоо би байгаад л тэгэл манай ус бүгд нийлээд тэгээ барьсан энийг. За. Энэ ийм өндөр биш ганцхан дан. Дан байсан. Тэгээ 73 дахь сар эхлээд энийг барьсан. Энэ төв өөрчлөлийнхаа сүмийг. 76 дуусаасан. За. 77 даруйна хийсэн. За. Тий. Тэгэхээр одоо би тэндэрлээ хамгийн мөнгөний ээж нөхөр болчих гар хоолтой ямар тэгж байлаа. За. Би ажил хийж аргагүй. Тэр ажил хийж уусраа хоолтой хийж тэгж байлаа. Та Монгол яаж ингэж мартахгүй сайн ярьж байна? Монгол одоо би монгол монголоор яриад байдаг. Манай хотод бүр монголоор яриад байдаг. Хинтээ ярих уу? манай монголоор олон байна. Тийм үү? Хажмын монгол биднээс ярьсан. Урядын хүнтэй урдсан бидэнтэй адилхан яриад байна. Шинэ урядын юм хэлбэрээр би мэддэг. Ойлгодгүй шүү дээ. Ойлгодгүй. Одоо хаалх Монгол одоо Улаанбаатараас ирсэн монголчууд энд байна уу? Байгаа олон байна. Энэ хотод. Байгаа. Таны энэ хотын чи юу гэдэг юм бэ энэ нэр нь? Энэ бол Howard, New Jersey. Howard, New Jersey. Howard, New Jersey. Одоо Howard, New Jersey гэдэг газар. За. Та дээр англи хэл хэр сурсан? Англи хэл хэр хурдан сурав? Англи урд жахан мэддэг байлаа. За. Тэгээд сэдсэн сэдсэн болоо тэр үрчил ова хэлээд бичдэг байсан. Сэдсэн болсноо ард мартчихсан. Иргэн болонготаа мартцсан аа. Далив хоттой өөрийн шавнар гэж юм уу? Бас ямар ч нэг асуудлаас үүсэж тэгээд бид нар далив хотыг зориулсан сүв дугныг өөр газар ингэж залж сэргээе гэж шийдэж энд ирж энэ газарыг хөдөлж авч. Энэ газарыг хөдөлж авч явахт энэ Жамбал доржгоос оролцсон байна. Манай аавч ус байсан юм. За. Тэгээд энэ анхны хүрээд ирэхдээ ерөөс намаг газар гэж байхгүй. Намагтай. Одоо энэ хоёр тал руу харуул яг ийм газар байсан байна. Тэгээд энэ бүгдийг ухаж цэвэлж тэгээд энэ суурийг ойлгуулсан байх. Тэгээд өөрийн далив хотын чанд руу далив хотын нандин шачны талаар энэ бүх юм ийшээ энэ сүм дугуй руу залгсан. Энэ цаа хэд рүү. Энэ тодор нэг сувраг жижигхан нэг сувраг байгаа. Тэр тодор бүх юм тэр тодор байгаа. Чандар байгаа. Чандар байгаа. Тэгэхээр Жамбалд орж байгаа хөрөнгө мөнгнөөс одоо энэ Ниццаа хийдэд орсон юм байгаа болов та мэдгүй. Тий, миний мэдгэд Жамбалд орж байгаа бол $20,000 гарч өгч байсан би санаж байна. 2 удаа $10,000 гаргасан. Анх нэг суураа тавьж байхад. Тэгээд норонгийн хүмбэл голцоол бас олж хөрөнгө мөнгө цуглуулж өөр таньдаг мэддэг хүмүүсээс тусламж авч. Тэгээд тэгэхэд нь бол 71 72 он гэжүүл бас л тэр үеийн бол $10,000 гэжүүл бас л их мөнгө шүү дээ. Их мөнгө. Жамбалд орчгоо тэр үеэс үл нэг эмнэлэг дээр цэвэрлэгээний ажил хийдэг байсан. За. Одоо тооцвол 10,000 гэж бараг нэг хагас жилийн цалин мөнгө болсон. Эмнэлэгт ажилладаг байсан биз дээ. Эмнэлэг дээр ажилласан. За. 19 наснда эх орноосоо гарсан Жамбалд оржгүй. Амьдралынхаа 84 жилийг харийн газар өнгөрөөжээ. Нутгаасаа гарсан цагаас эхлэн үргэлж багштайгаа хамт байж түүний заасан зам мөрийг чанд сахиж явсан нэгэн. Дэлв хотогтыг 1949 онд Америк руу гарахад салаа замын эрхээр хоцорч зөвшөөрөл гарах аятай мөчийг хүлээхээр үлджээ. Тэр 15 жил хүлээсэн. 1964 онд Дэлв хотогтын бие чилэрхэж үнэн шав Жамбалд орж байгаан дуудуулахад сая л Америк руу гарах боломж олдсон гин. Жамбалд оржгүй Ниццаа хийдийг бүтээн босгоход байгаа бүхнээ зориулж багштай жил алгасалгүй буйны номыг хуруулж иржээ. Бяцхан хийдийг зорих сүсгтэн олны зам харгуй өргөжин тэлхэд энэ буурлын оруулсан хувь нэмэр үнэлшгүй юм аа. Өнөөдөр Жамбалд оржгойн хувьд онцгой өдөр байлаа. Бүх насаараа Монгол улсын иргэний ямар ч бичиг баримтгүй явсан тэрээр төрлөх их орныхоо иргэнээр бүртгүүлэх хүсэлтээ гаргахаа шийджээ.
Энэ мөчийг хүлээн хэдэн өдрийн турш тэрээр ихэд сэтгэлэн догдлохыг бид анзаарсан юм. Наадамд явах гэж байгаа хүүхэд мэт хамаг шинэ гоёлоо бэлдүүлэн өмсөөд үүр хаяархаас ахуулаад байн цаг асууж байлаа. Түүнд үнэхээр л эх орноос нь өөр төрлөх зүйл үгүй ажээ. Нас өдөр 103-ыг зооглоод байгаа Жамбалд орж байгаа маань бас тодорхой хэмжээгээр хажууд нь хүний асаргаа хэрэгтэй болсон учраас энэ Нямцаран гэдэг бүсгөө энд асарж байгаа юм байна. Юу н хизээ ирээд асарч байна? Би одоо 17-8 хамж байна. Тэгээд багш гэргэн би энэ муудад одоо ерөөсө хүний асрамжинд орох хэмжээнд хүрсэн. Миний эмэгтэй дүү бас манай хөргөн хоёр гэргэнийг асар тоолж юу хамгаалж ингэж явдаг. Жамбалд орж байгаа гэргэн гэдэг юм. Тийм гэргэн гэдэг юм биднүүстэй. Тэгээд одоо нэг иймэрхүү боллоо гэхээр би ямар тач байсан одоо очиж асарья. Тодорхой хугацаанд бас асарч тоолж одоо бас хоол ундын өгч одоо ингэя гэд. Ингээд ирж чад байж байгаа. Зүгээр сайн дураар ярьж. Тийм сайн дураараа одоо ямар тач байсан энэ хүнийг одоо өндөр настай ганц энэ Америкт байгаа ер нь өндөр настай ганц лам. Тэгээ энэ хүнийг бол эртнээс би мэддэг. Тийм учраас энэ хүнийг би одоо асрах ёстой. Энд байдаг цөөхөн Монгол айлын нэг нь жаргал сайхан мөнх жаргал нарынх юм. Тэд 1998 оноос хойш Нью Жерсигийн Хаавалд амьдарч байгаа ажээ. Тийм нэг ирээд нэг энд нэг 2 жил гарсан босныхаа дараа бид тэр нөгөө нэг өвөтэй цуг нэг хагас жил орчим амьдарч байсан. Жамбалд орж байгаа хэмтэй. Яаж яваа тэр хүнтэй тарч вэ? Гэхдээ яг тэгэл энд ингээд Монгол сүм байдаг гэл тэгээ Монгол сүмтэйгүр ирээл тэгэл өвөтэй танилцаал. Тэгээ өвөө болохоор зэрэг Монголын өмнө говийн хүн гэдэг бүр яг жинхэнэ яг нөгөө ар халахын тийм хүн. Тэгээд нөгөө нэг одоо бусад юм хүмүүс нь болохоор зэрэг дандаа өвөр Монголын энэ төр тийм их юм. Тий одоо бол төвд өвөр Монгол улсууд байгаа даа шүү дээ. Тэгэл яг тэр үедээ тэгэл яг манай яг нөгөө нэг ар халахын юм өндөр настай хүн байна гэдэг тэгэл ойрхон байж байгаа. Тэгээ бид нар хагас жил орчим хамт амьдарчсэн тэр байж тээ. Жамбалд орж байгаа тэр үед одоо 90 гарантай л байсан гэсэн үг шүү дээ. Одоо 103-тай юм чинь. Одоо тэр үед бол нэг 92 3-тай. Тийм үү? Тэгээ яг тэр үедээс бол ундаг дугуй ундаг өөрөө 94 настай нөгөө хоршоо дэлгүүрлэг өөрөө явждаг тийм байсан шүү дээ. 92 3-тай ундаг байсан шүү дээ. Айгүй хөнгөн сайхан. Шингэн ундаг тийм. Өглөө өөрөө хоол цагаа ээж нь орой өөрөө хоолоо игээд идчихнэ гэсэн яг тийм. Жамбалд орж байгааг энэ одооныхаа энэ хийдийн доторх чимэглэл тэр оёг шийдэх юм хийсэн гэж ярьд юм байлээ. Ер нь юм хүм оёдаг хүн үү? Тэгээ өөрөө болохоор зэрэг биднэрт ярихдаа яг тэр одоо тэр нөгөө нэг нэгцэн татсан гэж байна шүү дээ. Тэрний одоо яг тэр нөгөө цул тэр хиор нөр тэр тий. Тэгэл тэр хоргоо эдрээр тэгэл гоёод ойчсон тэр юмнуудыг нь бол ерөөсөө хамгийн л өөрөө ойсон гэж ярьдаг юм. Тэгээ бид хоёрыг тэр доороо ороход чи нөгөө өөртөө биднэрт нөгөө би чам төвшгийг ойж өгнө гэд бид хоёр төвшиг ойж өглөө. Төвшгийг ойж өгчээстэй. Ямар ч их ир гарчсан хүн юм бэ? 94-тэй хүн бид нар төвшиг ойд өгнө гэдэг чадаад. Мундаг бай. Тэгэл өөрөө сууж байгаа л оёл төвшиг оёл бид хоёрын цонхон дэлгэж өгчээсэн. Ер нь энд байдаг айлууд монголчуудаа их тусалдаг гэсэн энэ сүмийн үйл ажиллагаад нь бас их ойр байдаг гэсэн. Тэгэхээр энд чинь бас та бүхэн талархаж байгаагаа илэрхийлье. Окей. Та өөрийгөө танилцуулахгүй юу? Тэгээ. Намайг Лувсан Самдан гэвш гэдэг. Лувсан Самдан гинэ? Тийм ээ, Лувсан Самдан. Та энд хэр удаж байна? Би 2007 онд ирсэн. Тэр үед Америкт халимаг, ураад, төвд, туваа лам нар суралцахаар ирсэн л да. 300 гаруй лам нар суралцж байсан юм. 2007 онд ирээд Америкт 1 жил болсон. Тэгээд би буцаад энэ нэтгийг рүүгээ явсан юм. Гэтэл Ёндон багш Жамбалд орж огш хоёр намайг энд буцаад ирээч гэсэн юм. Чиний тусалцаа хэрэгтэй байна гэсэн л дээ. Тэгээд би 2008 онд энд ирсэн юм. Одоо 2008, 2009, 2010 гэхээр бараг 3 жил болчихж байгаа юм байна шүү. Та гэрээ санаж байна уу? Тэглгүй яах вэ? Заримдаа гэрээ санана шүү дээ. Санахлаараа би гэрлүүгээ залгадаг юм. Танай гэрийнхэн чинь хаана байдаг вэ? Ладад, энэ нэтгийн Ладад. Та монгол хэл хэр сурч байна да? Би монгол хэл сурмаар л байна. Энд маш олон монголчууд ирдэг. Жамбалд орж байгаа маань зөвхөн монголоор ярьдаг. Ёндон багштай бол харин төв дээр ярьдаг. Тэгвэл та монголоор баяртай гэд хэлчихгүй юу? За баярлаа. За баярлаа. За баярлаа. За баярлаа. За баярлаа.
Хэлмэгдүүлэлт газар авч байсан 30-аад оны үед хүний нутгийн хүйтэн салхийг сөрөн гарсан олон зуун монголчуудын нэг бол Балжийн эцэг Өмнө говийн уугуул Жамцгой байжээ. Балжи өөрөө энэтхэгт төрсөн юм байна. Насаараа манай аав ээж бол багшийн хойноос л явж байгаа хүмүүс байхгүй. Тэгээ манай багш төрүүлээд амиг руу явцсан. Тэгээд юу загч байсан гэж яваандаа та нар наашаа хүрээд ирнэ. Та нар яг яаж хийж байгаа тестч бай, бид нар арга хэмжээг олно гэж. Би өөрөө бол энэ яг уулзаагүй байсан ч би нэг юм аягүй сайн сандаг байхгүй. 62 он юм уу 62 оны үед л байсан юм. Бусдын газар бичиг баримт идэх хоолгүй болцоход байсан энэ айлуудад тусламж болгон өрх бүрд 25 ширхэг алтан зоосыг хутагт хийлгээж аминд норж байсныг Балжи сэтгэл хөдлөн дурсаж байлаа. Орон нутаггүй гэж бичсэн байсан байхгүй. Тэгээ тэгэхт нь манай ерөөсөө манай аав сүүлд ярьж байхад ерөөсөө 2 хоногийн хоолны мөнгө үлдсэн байсан. Тэгээ 2 хоног, 2-3 хоног. Тэгээд тэгэхт нь гинцэн нийслэл дээлигээс бид нэр захаа хүрээд ирэхгүй. Дээлвгийн бол та нарт нэг юм явуулсан байгаа, нэг уулзах захаа махаа нэг хүнээр явуулсан байна гэж сураг ирсэн юм. Тэгээд Ярампил арам гэж халмигийн лам эндээс энтх рүү мөргөлөөр явчихсан байна. Тэгээд Ярампил арамд бол нэг юм жижиг юм тэр үед нэг пелонкны нэг юм хөнгөн цагаасаа байдаг шүү дээ. Тэр дүүрэн айл нэг алтан зоос. За. Ингээд сайхан боолцсон хүнд өгсөн. За яг одоо бодож авал одоо эндхийн нэг 25 цент байдаг шээ Америк. Яг тэр хэмжээний л байсан. Айл болгоно нэг. Тэгээд тэр 25 алтан зоосоос болж тэгээд бидний нөхцөл өөрчилж байгаа. Нэг ясандаа бүр хоосон шохоо хүмүүсийн сэргээж авч байгаа. Тэгээд тэр багш маань тэр хаанаас олж явсан юм, яаж олж авсан юм. Тэгээд тэр тийм үеиствол яг өөрөө ирж биднийг хол байсан шиг асарч харж байгаа. Холоос санхүүгийн маш том дэмжлэг үзүүлсэн. Айгуу сайн. Подеранжен дүзаме бана, юдэдэнэ луаме бани. Няцаа хийдийг үүсгэн байгуулахад хүчин чармайлт гаргасан халимаг, бурят, өвөр Монгол зэрэг олон яснууд тэдний нийгэмлэг, эвсэл холбоодын зүтгэл сэтгэлийг тэмдэглэх нь зүйтэй юм. Өнөөдөр ч энэ хийдийн үйл ажиллагаанд Монгол угсаатны оролцоо идэвхтэй хэвээрээ байгаа. За тэгэхээр Америкт байгаа монголчуудын соёлын холбооны ерөнхийлөгч Алтан гэж хүнтэй уулзж байна. Энэ холбоо ер нь хизээ байгуулагдсан юм бэ? За одоо манай холбоо бол 1991 онд одоо албан ёсоор тэгээд одоо байгуулагдсан билээ. Гэвч одоо тэр анхны тэр байгуулгах тэрийн 1988 онд эхэллээ. Албан ёсоор 91 онд. Тэгээд одоо бид 1988 онд манай миний багш одоо Гомбожоб хангин профессор хангин та сонгсон байхаа. Одоо профессор хангин одоо экэлжэнэ. Тэгээд тэр жил бид Чингис Богдын одоо тахилгаарглаа анхудаа. Түнэхэн одоо манай байгуулгын тэр одоо тэр зөвлөгөө бол бас жаахан одоо дэлгэрээд бас хүмүүнлэгийн одоо санаачлагаар бас хүүхдүүдийг дэмжих өнцөн хүүхдүүдийг дэмжих бас соёлын талаар бас Америкийн нийгэмдэр тэр тарах тиймэрхүү одоо санаачлагаар бид одоо явж байна. Одоо бид жил бүгд одоо диалогигэна одоо ёс тиймнэг тий буйна хорло ёсло тэгээд одоо энд ёроломшулна. Тэгээд одоо тэр энэ сүмнэ хамгийн одоо манай чухал одоо тэр гэрэг явдал одоо тэр Одоо танай соёлын төвтэй харьцахыг хүссэн хүмүүс байхан бол ямар вебсайт дээ вэ? Тий манай вебсайт бол одоо www.maca-usa.org тэр вебсайтаар ороод одоо үзэж болно одоо манай хамаг одоо үйл явдал манай Чингисийн тахилгын талаар
Энэ соёлын төвөөс одоо энэ ойр орчныхоо хотуудад байгаа монголчуудад одоо ялгаа байхгүй халах хайлмаг тува одоо тий одоо манай хамгийн гол одоо зарчим одоо тэр шүү дээ. Бүх монголчуудыг тэгээд одоо бид хүлээж авна. Та энд хизээ ирсэн бэ Америкт? Одоо манай ээж аав одоо бид 1951 онд энд Америкад ирлээ. Би 4 настай хүүхэд байлаа. Тэгээд 51 онд одоо би бараг одоо Америкийн хүн болж байна. Одоо би энд одоо бүх одоо насамэн одоо энд бүх амьдралын энд та дэлгүү хотгтыг нүдээр харсан уу? Тий одоо би бичгэн хүүхэд байхад дэлгүүгийн одоо энэ хурал дээр биш тэр энэ хурал бараад өгөөлөө. Энэ хавид нэг танаас явбоо тэр баруун хурал. Тийм баруун хурал. Тий тэр баруун хурал дээр одоо юу дэлгүүгийн одоо мөрөлжирэ тэнд одоо номалт хийгээд их сайхан билаа. Одоо би жаахан хүүхэд байхад өлмэдэн хүрээд ажисаваад одоо дэлгүүр бас ингээд одоо талгаар ингээд одоо бас ажис хүргээд их сайхан билаа. Маш сайхан одоо ховрыг юм билаа. Америкийн нэгдсэн улсад хадгалагдаж буй түүхийн материалуудад Башлуугийн жамсран жавыг Ар Монголын амьд бурхан буюу Ливэн Будда хэмээн тэмдэглэсэн байдаг нь түүний нэр хүнд ямар өндөр байсныг гэрчлэх ажээ. Манай улсын элчин сайдын яам Алсын Америк гүрэнд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн олон жилийн тэртех үе. Монгол хүүхдүүдийн дуу цангинсан элчин сайдын яамны хашааны орчимд нэгэн хүн байнга ирж зайдуухнаас сэмхэн ширтэн зогсож байгаад явж одоно. Ухаалаг харцтай биерхүү тэр өвгөнд дотогш нэвтрэх эрх байсангүй. Хонгорхон үрсийн төрлөх хилээрэн шулганах дууг чагнан ийхүү зогсохтон санан битгэрсэн элгэн дэвтэж мэлтэлзэн мишэлзэх ойгон нуур сэтгэлдэн салгилж мөнгөн оройт очир вайн хайрхан зүмбэрлэн үзэгддэг байсан буй заа. Эх орноосоо урвагч ангийн дайсан хэмээн зарлуулж сэтгэлийн дарамт эдэлж явсан ч туургат улсынхаа тусгаар тогтнол ирээдүйн хойчийнхоо төлөө түүний байгуулсан гавьяат үйлс арилшгүй билээ. Дэлгүү хотогт Башлуугийн жамсран жавыг насан хутгийг олсноос 26 жилийн дараа буюу 1991 онд цагаатгажээ. 1961 оны 10 дугаар сарын 27 Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганы хуралдаанаар бүгд найрамдах Монгол ард улсыг олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхэт гишүүнээр баталсан өдөр. Танхимын тэртээ арын игнэд сууж байсан хижээл Монголэр шийдвэр гаргах үйл ажиллагааны турш ганцаархнаа босон зогсож алгаа хавсран намжилж байлаа. Хацрынх нь өвчлээ даган урсах нулимсаа чанзаарлгүй догтлон инээмсэглэх тэр бууралд олон улсын нэрт зүтгэлтнүүд туйлаас хүндэтгэлтэй баяр хүргэнэ. Бүхний анхаарлыг татсан энэ эрхэм хүн бол Ар Монголын домогт хуйлгаатын нэг Дэлгүү хотогт Башлуугийн жамсран жав байжээ.